Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн бичлэгээр үнсэн цөлийн эзэн шидсэн part 3 ярих болно. Таалагдсан бол лайк заваа дараарай. Баярлалаа. Одоо шоу бичлэгэнд орцгоо. Үзэгчдэд ихлэ гол үн залуу маань уурхайтай анхны өдрийн ажиллаа хийж байгаагаар эхэлдэг. Тэр азгүй юм аа. Паг манхогийн мөрөдө толоод хөтгөгдсөн өдөр нь ирчихсэн балтай. Гэсэн чинь манай гол үн залуу маань өөр гайхаад энэ бас мөрөдө толооны газар байдаг хэрэг үү гэдэг асуусан чинь тийм энд өөрн бүх бодол зүйлүүд болдог. Яг л шин сөүлдээ адилхан гэж үлддэг. За тэгээ манай хоёр 972 дугаар хонгод ирдэг. Манай гол үн залуу. Тэгэхээр энэ 972 дугаар хонгол нь энэ байх нэ. Зүгээр манай чулууд би олборлны идтэй. Би удахгүй босоод ирнэ гэд хэлсэн чинь тэ босож ирэхгүй гэж хэлдэг. Аагаад гэд асуусан чинь гэж харагдаг. Энд аль хэдийн 12 дэж хүн сургаггүй болсон. Би өөр алга болохыг нь өөр юмдээ харсан. Тэгэд юунаас болж алга болсон юм бол гэсэн чинь мэдгүй гэж харагдаг. За тэгээ манай дион маань хонгод руугаа буух гэж байжсэн чинь манай хүнд ингэж хэлдэг. Уучлаарай танд баярлалаа. Энд очих хүсгүй тэр газар руу очиж байгаа гэд хаалгыг хаачдаг. Мөн очнод би тэдний заахан уурлуулсан төлөө ийш явуулчих байгаа юм гэж юу? Тэр муу бас намайг газар нь үлдээж өгсөн гинэ. Өдөр хооронд алуугаал ингээд амдаа үлдсэн байж идэг. Тэгээд гайхаж эхэлдэг. Би хаана байна? Энд яагаад ийм их маана чулуу бөөнөрсөн байгаа юм бэ? Мэргэжлийн хүмүүс биш болохоор анзаарахгүй орхисон юм болов уу? Маана улам нятарсаж байна. Хэрвээ энд энгийн хүн байсан бол өдөд маанагийн нөлөөнд орчихсон байх байсан баг. Тэгэхээр энэ маана яг хаанаас гарч ирээд байгаа юм бол за ашгүй ломо олцглоо. Адтай л байгаа юм байна. Гэсэн чинь доорсон ботод гараад ирдэг. Тэгээд хүлээгээрэй энэ одоо юу вэ гэд орилдог. Тэгээд манай гол дүрийн залуу усан жаа иргэн тусдаг. Гэсэн чинь манай хүн нэлийн хэцүү амьдралд байсан байж таадаг. Хамгаалал хүн байхгүй амьдрахын тулд хоол ургаад амьдралаа долгодог. Хүмүүс адуу зүгдэж таарсан хүн болгон дээлхүүлдэг. Хүн болгон дээлхүүлж явж байхдаа нөгөө лидер юм гэж үний дүүтэй таарчихсан юм байна лээ. Тэгээд өөрийг дээлх гэж олдсон юм шиг үлээ. Тэгсэн чинь манай хүн бие хамгаалах гэж утгалчихсан юм байлээ л дээ. Тэгээд дараа нь эдгээ гэж оролцсон чинь өдөр хугацаанд тааралгүй нас орчдөг. Тэгээ манай хүн тэтгэл дотроо боддог. Би зүгээр ингийн хүмүүсийг хүсэн мөрөөдөлтэй болохыг л хүссэн. Айд юмэх зүйлгүй маргааш үүдэж чадахгүй байх вэ гэж айх шаардлагагүй амьдралыг л хүсэж байна. За тэгээд үүдэлд одоо цаг үед нь хөөх яагаад ийм халуун байгаа юм юу вэ? Эн чин үнсүү навш гэж сая л саналаа. Би порталаар унаад ичсэн. Тэгэхээр би гандын дотор байгаа гэсэн үг навш гэж ямар халуун юм бэ? Би дүүдлээгүй юм байна. Ганданд орохоос өмнө шин сөөвл бэлтгэлээ бадаад өгөөж. Тэгээд эн чин галдуулын үнс байх нэ хатажгүй эс шиг харагдаж байна. Эндээс хурдан гарахгүй бол буушгүй мань яг дотроо санагдах нь та бодъё. Хэрэв орох гарц байгаа бол гарах гарцж байх хэвээр. Хамгийн магадaltaй Гяндангийн хамгийн магадaltaй газар нь Гяндангийн хамгийн өндөр уулын оройд. Одоо л яг хамгийн тохиромжтой үе. Эргэн тойронд нь ямар ч мангас алга. Одоо газ хурдан дуусгая. Намайг Дион гэдэг би хідэж бууж өгч байгаагүй. Авш гэж малрах шахлаа. Гэтэ тийм ч амир биш ээ. Паг манхоо хараалсан навшоо. Эндээс гармагцаа чамаг хөтөлчин дотор хоорондоо гайгүй уура тайвшруулах хэрэгтэй. Гэтэ маш их уур хурж байна шүү. Уур тайвшруулах горин мунтарлаа. Надад юуж тохиолдсон би заавал эндээс амьд гарах хэрэг болно. Дахиад 4 удаа хараагаар гарч хулж би зогсож болохгүй. Бодох тавтайгаар хөдөл бэргэлж байсан боловч үнсээ өдөөд чадаж байна. Энэ намайг заавал чадсан ч Гяндан бас тэгтээ арай л халуун юм аа. Бараг мангаснуудаас илүү Гяндангийн ойр хэвийн агаар нь илүү аюултай юм байсан чадахгүй. Халуун агаараас болж нүд бүлдэж байна. Би өгч байгаа юм байна. Эн чин саяны дуулаач чинь саяны дуулаач чинь гэлэктэй өгнөх биш лөө. Чи эсийг өдөөд чаддаг юм байна. Сонирхолтой юм аа. Ямар ч боломжгүй. Тэр мөн өгөн дээрээс буугаад ирчлээ гэж юу? Юу болчих вэ? Ямар их хүчний аавар авъя. Яг юу болоод байна? Би юуж сонсож чадахгүй байна. Техник ингээд тоосчих шиг боллоо. Тэр өгөн яг хий юм бэ? Хүлээ. Тэр өгөн ч үнэхээр зүгээр нэг хүчрхээс ирсэн нэг юм биш. Тэсээр оршихой өдөрдөж байна. Тамаа хин гэдэг юм. Би 3-1 хүртэл тоолно. 3 2 1 утаад туслаа.
Хой хариулахгүй юм уу? Юу гинэ? Хой бацаана. За ярихгүй юм бол тэр юу яриад байгаа юм болоо? Чи гинт ч гэсэн учраас юм сонсож чадахгүй байна. За одоо зүгээр болчих боллоо. Юу болж байгааг ойлгохгүй байна. Намайг битгий алгаж гэсэн манай хүнийг доглоод тэгэхээр чи хэлгүй тэнийг амтан биш бол тоо. Би түрүүнээс хойш ийж асуусан. Тэйон гэдэг Тэйон гинэ. Ямар тэний нэртэй юм бэ? Үний нэрийг тэнэгч гэх шиг өөрийгөө хин гэж бодов. Ярдин. Намайг Ярдин гэдэг. За тэгээ манай хоёр яг маалдаг. Тэний нэртэй юм гэж онолдгийг чи хийм бэ гэж магалцгаа. За тэгээ манай хүнд анхаардаг. Чи хавханд орсон юм шиг байна. Тэр чи юу гэсэн үг вэ? Гэд манай гол дээр асуудаг. Гэсэн чинь энэ бол Гяндангийн манай маш ихээр хөвөндөд үед үүсгэл. Гяндан өөрийгөө хамгаалахын тулд нэмэлт гарц үүсгдэг. Тэгээд тэр цаваар илүүд маанаагаа гацшуулдаг юм. Түүнчлэн ойролцох ямар амьд биетэд наалдаж орхидог. Тэрийг л хавах гэдэг юм. Чамд ч ястаа алдгүй юм тохиолдчтэй хүмүүс. Хой мо тэнийгээ намаа тэнэг гэж бодох байл. Чамд яагаад тэнэг гэж хэлснийг чинь яг одоо харуулъя. Юу хийгээд байгаа юм бэ? Одоо маанаагаа нүдэндээ төлрүүлээд хар. Яах гээд байгаа юм бэ гэд ойрсон ч өвгөн уурлаад дуугаа байгаад хийснээр минь манаа төвшөл нүдэрээ харж байна гэж битгий бод. Манаагаар харж байна гэж төсөөл. Манаагаа мэдэр сая харсан зүйл юу вэ? Ашгүй эцэст нь харж чадлаа. Энэ бол аратан өөрийгөө алдлах чадвартай. Юу олж байгааг мэдээгүй байхад нь хүний барьж аваад идчихдэг. Яг чам шиг. Тэгэд манай гол дээр боддог. Миний өмнө байсан байх шүү дээ. Тэгэхэд би байгааг нь мэдрээгүй гэж юу? Хэрвээ энэ үгэн байгааг бол байдаг хүчсэн байх байсан. Тэр үгэн миний амиг 2 удаа аварлаа. Яг хий юм бэ? Чи яаж тийм их гайхалтай хүчтэй болсон юм бэ? Тэгээ манай хоёр баяртай гэж хэлээд нам салцгаадаг. Тэгээд дараа дараагийн парт маань хөшөө гоё үйл явдал болох учраас лайка дараа сабскрайб дараарай. Тэгээд дараагийн партаар уулзах хүртэл баяртай үзэгчтэй. Бай.